Хаалга 1-р хэсэг. Нүүж ирсэн шөнө. Намайг Тэмүүлэн гэдэг. Би 17 настай. Хичээлээс болоод байгаа өдрөө нүүж ирсэн. Ээж маань хотын захад байдаг хуучин 3 давхар байрны нэг өрөөг түрээсэлж авсан юм. Байрны тухаар 13. Анх харахад зүгээр л нэг хуучин байшин шиг санагдсан. Саар хаалгатай, цонхон тоосон дарагдсан. Шөнө болоход коридор нь бараг гэрэлгүй. Гэхдээ тэр нэг байранд нэг л сонин зүйл байсан. Хүмүүс 13 дугаар хаалганы тухай ярих дурггүй. Би анхны өшин өрөөндөө юм янзлж ирсэн юм. Коридор намгүй. Хаяа нэг сэл хэсгэр шиг сонсогдно. Дэлгэнэт коридороор алхах чимээ гарлаа. Хин нэгэн удаанаар алхаж байгаа бололтой. Би хаалга баг зэрэг өнгөлгөж харлаа. Коридорын гэрэл анивчж байв. Коридорын эцэст нэг хар сүрд харагдлаа. Гэхдээ дараагийн секундэд алга болчихсон. Би ч юу вэ? Олон нэг нойргүй явсан юм байна даа гэж бодлоо. Би хаалгаах гэж бодол өвшимээ гарч ирсэн. Тэр намайг хараад "Хөөе, шинэ коридор дутаа зогсох хэрэггүй." Яагаад? Ингэж би асуув. Эмээ хийсэй чимээг байснаа удаан хэллээ. 13 дугаар хаалга шөнө өөрөө нэгддэг юм. Би нэмсгэлээд "Тэнд хүн амьдардаг юм шүү." Эмээ толгоос ихсэрлээ. "Тэнд 10 жил хүн амьдраагүй." Тэр шөнө би унтж чадсангүй. Ягд гэвэл шөнийн 3 цаг 13 минутанд дуу сонсогдсон. Коридороос хаалга нэгдэг чимээ. Миний зүрх хүчтэй цөглөсөн юм. Ягд гэвэл коридор ганцхан алга байсан. Тэр нь 13 дугаар хаалга. Хэдэн секунд намгүй байснаа коридороор алхах чимээ сонсогдов. Гэхдээ тэр алхах чимээ нэг сонирн байлаа. Ягд гэвэл тэр хүний алхах хурд биш. Хит удаа, хит жигд. Тэгээд хамгийн амжигтай нь бүр тэр алхах чимээ миний хаалганы өмнө зогслоо. Дараа нь хаалганы нөгөө талаас маш сулхан дуугарсан. Тэмүүлэн. Би гинт цогтгосон. Яагаад гэвэл би энэ байранд хүнд ч нэр хэлээгүй.